Удирдлагын оруулаг алтгай бисгүүл бадарчин жаргал маа. За энэ өдрөж та бүхэнд мэдээлэл өгөх манай студид National Life даатгал компани гүйцэтгэх захирал Монгол хүн хүрэлцээсэн байгаа гэдэг урилгыг хүлээж авч хүрэлцээсэн танд баярлалаа. За тэр монголчууд бас тэр бүрэн ер нь хэрэг мэддэг болоо гэж эргэлзээ төрүүлдэг нэгэн сэдвийг би тантай хөндөж ярилцаж бодсон юм аа. Даатгал гэдэг зүйлийг монголчууд ер нь хэр мэддэг болоо? Яг хоо даатгал гэдэг зүйл маань өөрөө бидний иргэн тойронд амьдрал бол үргэлжил тохиолддог. Бид нэр өөрсдөө өөрийн мэдлэгийг хэрэгжүүлээл явдаг зүйл. Жишээлбэл одоо бидний одоо хамт ажилладаг хүний яар гэрийнх нь хүн зөвхөн байдалд ордог ч юм уу, хорвоо юм уу хүмүүсийг үзүүлдэг ч юм уу, бид нар мөнгө төгрөг цуглуулад ингээд биендээ тусалдаг тийм ээ. Энэ бол өөрөөр даатгалын концепт яваад байгаа. Тэгэхээр бид нар энийг бол үргэлж өдөр тутмынхаа үйл ажиллагаанд одоо амьдралдаа үргэлжил хэрэгжүүлдэг. Тэгээд даатгалын компани гэж яригдах юм бол энэ маань яг бидний энэ хэрэгжүүлдэг үйл ажиллагаа юу нь бол зохион байгуулалтанд л оруулж яана л гэсэн үг тийм ээ. Зохион байгуулалтанд. Даатгалд ачуу холбогдол өгч байгаа байдал нь хэр гэж таад өгдөг вэ? Тэгэхээр мэдээж бид нар ч хүссэн хүсээгүй л ер нь бол даатгалд ач холбогдол өгдөг шүү дээ. Түрүүний жишээлбэл жишээнээс үзэхэд яг ингээд даатгал гэдэг нэр зүгээд одоо даатгалын компанид ирэхлээр хүмүүс бас сайн ойлгодоггүй байж магадгүй сайн мэдэхгүй болохоор энэ ач холбогдлын сайн мэдэхгүй байж магадгүй. Ер нь бол сүүлийн жилүүдэд бол даатгалын ойлголт бол нэлээд сайжирч байгаа. Өмнө нь болохоор даатгал гэхлээр одоо их л хөндлөнгийн их гадаад сонсогддог байсан бол одоо бол харьцангуй гайгүй болоод байна л да иргэдийн дунд. Жишээ танай компани одоо тийм даатгалын үйл ажиллагаа явуулаад хэдхэн жил болж байна вэ? Яг энэ хугацаанд үнэхээр одоо даатгалд хамрагдсан иргэдийн байдлаас харах юм бол хичнээн эргүүлээд нөгөө нөхөн олгоор тийм ээ нөхөн төлбөр авсан байдаг байна. Нөхөн олгоор. Ер нь бол манай компани анх 2007 онд байгуулагдсан. 2008 онд бол санхүүгийн зохицуулах хорооноос Монгол улсын хамгийн анхны амьдралын даатгалын компани бол зөвшөөрлийг авч ирсэн байгаа. Тэгээд өдийг хүртэл бол одоогийн байдлаар бас ганцхан компани байгаад байна л да. Тухайн үед мэдээж даатгалын ойлголт гэх юм уу одоо амь насны даатгал ч юм уу, тэтгэврийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэдэг хувийн секторыг хэрэгжүүлж байгаа энэ даатгалыг хүмүүс одоо ярьж танилцуулахад их сонир хүлээж авдаг байлаа л да. Одоо хүн амь насны даатгал хүн яагаад ер нь бол даатгуулах ёстой гэдэг хүмүүс нэг л ухаарж өгдөг. Муу яр. Тийм муу яр. Тийм яг үнэ. Муу яр. Чинь бол муу яр. Муу зөгнөөд яах юм тийм заавал муу юм бодож яах юм. Тийм байлаа ханддаг штэ хүмүүс. Тийм. Тэгэхээр тэгсэн мөртөө нөгөө талаараа бид нар ч ярьдаг шүү дээ. Энэ хүүхэд минь надаас хойш одоо яан да. Тийм ээ. Надаас хойш. Тэр даатгалыг өгүүлээд байгаа. Нэг хэлбэр нь болоо. Тийм. Тэгэхэд анх нь бол ингэж хүлээдэг авдаг байсан бол одоо бол арай нэг уулын хэрэгтэй юмсан өртөг мөнгөний одоо зохицуулах юм уу, хураамжийг нь яаж зохицуулах юм байгаа тийм. Энэ талаас нь санхүүгийнхаа боломж талаас нь хардаг болсон байна. Тэгэхээр өөр нь бол ойлголт сайжирсан гэж бол хэлж болно. Та компани амьдралын даатгал одоо тийм ээ хэрэгжүүлж байгаа гэж хэрлээ шүү дээ. Амьдралын даатгал гэдэг нь юу юм бэ? Амнаас эд хөрөнгөний даатгалаас юу юугаар ялгаатай? Тийм. Мэдээж амьдралын даатгал гэдэг маань даатгалын үйлчилгээ. Эд хөрөнгөний даатгал буюу Монгол улсын хуулиар бол урт хугацааны даатгал, ердийн даатгал гэж хоёр хуваасан байдаг л да. Тэгэхээр ердийн даатгал бол хүнийг бол эрсдлээс болзошгүй эрсдлээс ер нь бол хамгаалдаг. Амьдралын даатгал ч гэсэн болзошгүй эрсдлээс хамгаалдаг. Гэхдээ амьдралын даатгал маань нөгөө талаараа хөрөнгө оруулалтын шинж чанартай байдаг. Жишээлбэл нэг жишээд дурдэл одоо би өөрөө нэх хүүхэдтэй 3-4 настай. Одоо энэ хүүхэд миний одоо бол амьдралын зорилго бол эргээд энэ хүүхдээ одоо айтайхан сургууль соёлд явуулчих 18 нас хүрэхлээр нь болж өгөл нэг гадаадын сургууль явуулчих. Бүр ягаад Америк явуулж болохгүй гэж тийм ээ. 22 нас хүртэл сурахад бол тухайн үеийн ханшаар надад тодорхой хэмжээний мөнгө хэрэг болно. Тэгэхээр бидний одоо амьдралын нийтлэг юм хүнд ийм зорилго бол байдаг юм байна л да. Эндээ зориулж жишээлбэл хоримтлал үүсгэх хэрэгтэй болж байна. Тулаад ирэхлээр тухайн үед нь шийдэж чадах уу, эсвэл өнөөдөр бас багаар цуглуулад явах уу. Энэ хуримтлаа үүсгээд явж байгаа процесс маань бол даатгалын процесс юм байна л да. Тэгтэл энэ процессыг үүсгээд явж байгаа үед яг би өөрөө нөгөө нэг орлогоосоо бүрдүүлээд явж байтал би өөрөө байхгүй болчихвол яг. Нөгөө хүүхдийн маань ирээдүг бас л хэцүү болох юм. Эсвэл би өөрөө осол гэмтэлд ороод ч юм уу эрүүл мэндийн хувьд тэр хуримтлыг үүсгэх боломжгүй болчихвол яг. Тэгэхээр эргээд миний хүүхдийн миний хайн ижил одоо надаас хамааралтай тэр хүмүүсийн ирээдүйн одоо надаас хамааралтай байна гэдгийг хүн ихлээр ухаарах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд тэрнийхээ дагуу төлөвлөх хэрэгтэй. Тэгэхээр энэ төлөвлөлтийн процессд ер нь бол амьдралын даатгал орж ирж байна гэсэн. Тэгэхээр амьдралын даатгалд бол хүнд хуримтлал бий болох процесс нь байна. Дээрээс нь эрүүл мэнд, амь нас, гинти осол байна уу. Тэгэхээр тухайн одоо
төлөвлөө тэр одоо зорилгоо биелүүлэх явцад тохиолдох бас тэр эрсдлүүдийг хааж өгч байгаа. Тэгэхээр эргээд тэр эрсдлүүдийг бүгдийг хаачих юм бол хүн зорилгодоо хүрэх магадлал маань илүү л тодорхой болоод ирнэ л гэсэн үг. Нөгөө талаас нь бас амьдралын даатгалыг ердийн даатгалаас нэг ялгадаг юм болохоор ердийн даатгал бол тодорхойгүй тохиолдож бас тохиолдохгүй байх магадлалтай эрсдлийг даатгадаг. Амьдралын даатгал бол ойлгомжтой эрсдлийг даатгадаг. Тэгэхээр юуг нь ойлгомжтой вэ гэхээр амьдралын даатгал жишээлбэл тэтгэвэр орж байна, амнаас орж байна. Энэ бол яг үндсэн бүтээгдэхүүнүүд нь л дээ. Тэгэхээр тэтгэвэр хүн хөгсрөх нь ойлгомжтой. Тэгэхээр тэрнтэй хүн зориулж өнөөдрөөс бэлтгэл хэрэгтэй. Хүн одоо амнаас алдах нь ойлгомжтой. Хорвоогийн мөнгө хүсээ үзүүлэх нь ойлгомжтой. Тэгэхээр ийм ойлгомжтой эрсдэл дээр ер нь бол яг бүтээгдэхүүн үйлчлэгэнд тулгуурласан байдаг. Хараа бас онцлог. Таас яг хуримтлал гэдэг дурдлаа л да. Хуримтлал гэдэг чинь бид нар банкнд мөнгө хадгалаад хуримтлуулад түүнээс хүүсгэж байж болно. Тэгвэл амьдралын даатгал нь юугаар ялгаатай? Амьдралын даатгал одоо ер нь бол олон улсын жишээгээр тооцох юм бол хуримтлал жишээлбэл банкнд хийгээд өсгөж болно. Амьдралын даатгалын компанид бол энэ хөрөнгө оруулалтын сангийн шин чанартай байдаг. Өнөөдөр банкны үйлчилгээ Монгол улсад бол яг дотоодын зах зээл дээр л тулгуурсан байдаг. Тэгвэл хэрвээ амьдралын даатгалын тэр хуримтлалын хэсэг нь хөрөнгө оруулалтын сангийн шин чанартай юм бол бид нэр эргээд гадны зах зээл дээр тоглолт хийж болно гэсэн үг. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг нь хууль эрх зүйн орчныг сайн бүрдүүлж чадсан байхад одоо яг Монгол хүн жишээлбэл өнөөдрийн монголчуудад нэг тохиолдод байгаа хамгийн том асуудал байна. Инфляцийн асуудал гэдэг. Жишээлбэл одоо нийгмийн даатгал дээр одоо бид нар очоод өөрсдөө тэтгэврийн даатгал авдаг. Тэр маань болохоор эргээд 20 жилийн дараа инфляцид өртсөн байдаг. Тэгвэл амьдралын даатгал банк хоёр юугаар ялгаатай юм гэхээр банк бол дотоодын зах зээл дээр тоглолт хийж байхад одоо бүх тэр үйл ажиллагаа бизнесээ явуулж байхад амьдралын даатгал тэр хөрөнгө оруулалтын орчныг нь бас гадагшин чиглүүлэх бас нэг бололцоотой байдаг. Тэгэхээр эргээд инфляц гэдэг юмнаас бол мэдээж аль ч улсын мөнгө тэмдэгт бол хамааралтай байдаг. Хамааралтай байдаг. Гэхдээ Монгол мөнгнөөсөө одоо бас зайлуулдаг ч юм уу тэр хэмжээний бас эрсдлийг хааж боломжтой. Арай өргөн хэмжээ. Өнөөдөр ер нь бол бас нэг институционал хөрөнгө оруулагч гэдэг нь одоо байгууллагын хөрөнгө оруулагч юм да. Энэ бол амьдралын даатгалын компани бол олон улсын жишгээр бол хамгийн том тоглогч байдаг. Юу гэдэг вэ гэхээр амьдралын даатгалын компани одоо энэ хуримтлж бай, эрсдэлж бай, даатгах байгаа энэ нөөц сан гэж байна л да. Энэ нөөц сан нь болохоор урт хугацаанд байж байдаг. Бас дахиад ердийн даатгалаас нэг ялгаа. Ердийн даатгалын компаниудын бол нөөц сангийн бол 1 жилээр нөөц сангийн зарчим 1 жилээр ажилладаг бол амьдралын даатгал бол одоо олон жилээр байна. Жишээлбэл тэтгэврийн даатгал байна л да. 30 настай хүн өнөөдөр тэтгэврээ даатгал одоо даатгууллаа гэхээр магадгүй тэр 80 хүртэл 90 хүртэл нас болно шүү дээ. Тэгэхээр 50 жилийн гэрээтэй л ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр тэр хүнд зориулаад тодорхой хэмжээний санг бүрдүүлнэ. Тэр 50 жилийн хугацаанд бүрдүүлнэ гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр тэр зэг олон 10 мянган хүмүүсийг нийлүүлэхээр энэ асар том хэмжээний сан урт хугацаанд бий болно. Банкнаас ялгахт бас дараагийн ялгаа нь. Банк бол өнөөдөр 1 жилийн хугацаанд үйлчлэгээгээ үзүүлээд ингээд дуусах магадaltaй байдаг бол энэ амьдралын даатгалын үйлчлэгээ нь 40-50 жилээр төлөвлөж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг удаа гэрээ хийгдээд яваад байна гэсэн. Яг нэг удаа гэрээ хийгдээд тэр маань одоо дараагийн тухайн хүнийг тэтгэврийн даатгалын жишээлбэл амьдралын туршилтанд даатгах. Тийм болохоор амьдралын даатгал гэж байгаа тийм. Энэ нь болохоор нийгмийн ач холбогдлыг сая хоёул яриад байгаа шүү. Тэгэхээр саяны жилтэй холбогдуулаад эдийн засгийн ач холбогдол гарч байна. Өнөөдөр Монгол улсад 20 жилийн хугацаатай 30 жилийн хугацаанд хөрөнгө оруулах боломжтой тийм аж ахуй нэгж байгууллага байхгүй байна. Тэгвэл энэ юу хэлээд байна гэхээр нөгөө засагаас маань хэрэгжүүлэх гээд байгаа нөгөө концессийн гэрээгээр нь ч байна уу урт хугацааны төслүүдийг ярьдаг. Тэрэнд нь одоо жишээлбэл цахилгаан станцын төсөл орж болно, урдны замын төсөл орж болно, тэр уул уурхайн төслүүд ээж болно. Энийгээ засагаас санхүүжүүлэхээр яг эргээл нөгөө нэг гаднаас зээл тусламж авдаг, удаан хугацаанд зээл тусламжийг авдаг. Яагаад гэвэл банк дотоодоос санхүүжүүлэх боломж байхгүй. Тэгэхээр банкнд бол бид нар ихэвчлэн мөнгө төвлөрүүлээ сурцсан хүн байсан тийм. Тэр маань 1 жилийн хугацаатай. Тэгэхээр 1 жилийн хугацаатай тэр хадгаламжаар бид нар 30 жилийн төслийг яаж санхүүжүүлэх вэ? Тэгэхээр эрсдэл гэдэг маань альва мөнгөний их үүсвэр тодорхой хөрөнгө оруулалт хоёр маань адил тэнцүү хугацаатай байх хэрэгтэй. Энүүгээрээ бас эдийн засгийн ач холбогдол гарч ирж байна л гэж бодлоо. Амьдралын даатгал гэхэлэр цогц даатгал гэж бас нэг үгээр ойлгож болох юм шиг байна тий. Тэгээ тэнд ямар даатгалууд бүгдээрээ хамрагддаг бай. Тийм. Одоо үүний хамгийн тод жишээ бол амьдралын даатгал гэхээр бидний мэддэг одоо амь насны даатгал бол энд орж байна. Тэтгэврийн даатгал орж байна. Үүнтэйгээ холбогдоод нөгөө эрүүл мэндийн норм, гинти ослын норм одоо Монгол улсын хувьд бол бас
эрүүл мэндийн даатгалыг бол амьдралын даатгалд оруулж өгсөн байдаг хуулиараа. Журмаар цаг үйл төсөл хорооны журмаар. Тэгэхээр энэ бүгдийг л ер нь бол хэлээд байна. Эргээд энэ болохоор хүнтэй холбоотой л эрсдлийг даатгах. Хүний эрсдлийг, хүнд үүсч болох эрсдлийг. Машин техник, тоног төхөөрөмж, хариуцлага ч юм уу тэрнээс бол хол байна гэсэн үг л дээ. Тэр бол эрхлэхгүй. Хоригдлол үүсэх тухай яриад байна л да. Тэгэхээр юу ч юм тэтгэврийн санч гэдэг юм уу, тэтгэврийн даатгалч гэдэг юм уу, ингээд янз бүрийн юм нийгмийн даатгалч гэдэг юм уу тийм ээ. Бид нар одоо ингээд тодорхой хэмжээнд бас яавал бас одоо өтөл наснаа ч гэдэг юм уу тийм ээ. Одоо ажил хөдөлмөрийг эрхлэж чадваргүй болохоор халамж авах юм тийм ээ. Өөрийнхөө одоо хийсэн хөдөлмөрөөсөө эргээд тэтгэмж авах боломжтой юм бэ гэдэг олон хэлбэрийг л бид судлаад байгаа. Түүний нэг нь эргээд энэ танаа амьдралын даатгал гэдэг энэ зүйлээс бид одоо тэр даатгалынхаа төлбөрийг бөөнд авах юм уу эсвэл зүгээр л хэрвээ энэ хүн үнэхээр л одоо тэвэ тэнгэрт явах юм бол энэ даатгал нь олгогдох ёстой юм зүйл юм уу? Төлбөр нь бас нөө дотроо яг нөө тэтгэврийн даатгал шиг би энэ даатгалаас ингээд хувь хэмжээг жилийн жилдээ хөгтөд яваад байгаа боломжтой юм. Тийм төрөл зүйлээрээ бол одоо өөр байна л да. Арай нэг бүх юм руу ингээд хазаасан жишээ нь бол тэтгэврийн даатгал юм шиг байна. Одоо манад хэрэгжиж байгаа тэтгэврийн даатгал бол ив санааны нэгдлийн зарчимдэр тулгуурласан байдаг. Нөгөө талаараа энэ болохоор цалин тулгуурласан байгаа тийм ээ. Бас дараагийнх нь харах хэрэгтэй бол энэ болохоор сан дээр тулгуурлаагүй. За. Сан байхгүй гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр залуу хүмүүсийн яг төлж байгаа мөнгөөр одоо настай хүмүүсийнхаа тэтгэврийг тавиад яваад байна. Ив нэгдлийн зарчим чинь. Тийм, ерөнхийдөө бол нэгнээс нэг рүү нь явуулаад байна гэсэн үг. Амьдралын даатгал бол арилжааны даатгалын зарчим дээр. Өөрөөр хэлбэл хуримтлал дээр тулгуурласан гэсэн үг. Тэгэхээр даатгал бол актуар тооцоол гэж байдаг. Одоо энгийнээр хэлэх юм бол статистик тооцоол. Тэгэхээр тухайн хүний нөгөө нас барах магадлал, амьд явах магадлал эдүүсийн тооцоолоод тодорхой хэмжээний нөөц өгсөг. Тэр нөөц дээр тулгуурсан байна гэсэн үг. Нөөц байхгүй бол даатгал маань явагдахгүй. Тэгэхээр одоо бас дараагийн бидний нэг мэддэг юм сүүлийн үед их яригдаад байгаа манайхан бас учрын сайн ойлгож байна үгүй нэрийн дансны зарчим гэж байдаг тийм. Нэрийн дансны тогтолцоо. Нэрийн дансны тогтолцоо гэдэг маань уг нь бол яг боддороо бол тодорхой хэмжээний бас мөнгөн сан дээр тулгуурласан байх хэрэгтэй. Тэгэхээр нэрийн данс гэдэг чинь миний нэр дээр байгаа хөрөнгө хэмжээ захин зарцуулах эрх надад байх хэрэгтэй гэсэн. Намайг байхгүй болчвол тэрийг өглөж болно. Тэгэхээр энэ зарчим маань одоо арилжааны даатгал дээр бол бүрэн дүүрэн байдаг. Тэгэхээр арилжааны даатгал дээр бол одоо ирээд хүн одоо 60 настайгаас одоо насан туршдаа тэтгэвэр авъя гэх юм бол ив санааны нэгдлийн зарчимтай адил төстэй зарчмаар бас явах бололцоо нь байна. 60 нас хүртэл жишээлбэл хүн мөнгөө хоримтлуулаад хүсвэл нэг дор авч болж байна. Эсвэл 60 наснаас хойш тодорхой хугацаанд тохироод явж байгаад хэрвээ би яг хаваагийн мөнгө босыг үзүүлэх юм бол миний үр хөвгөдөд ач гуч зэд нь бас өвлүүлэх бололцоог нь бас хангаж өгч байгаа. Одоо яг энэ бүхэн дээр хууль эрх зүйн орчин одоо хангалттай биш байна л да. Хамтын тэтгэврийн даатгал гэдэг нэг юм ороод ирэхэд бас асуудал шийдэгдэж чадахгүй байсаар л байна шүү дээ. Нэрийн данс нь бид нар мөнгө байршиж байгаа гэдгийг одоо тийм ээ бүртгэлийн нэг хуудасаагаад нэг харж ирсэн одоо тэр нэрийн данс нь мөнгө байхгүй л байгаа тийм ээ. Засгийн газар нь мөнгө өгч чадахгүй л байгаа. Энэ бүхнийг одоо төрийн хийх ажлыг хувийн хвшлийнхаа хийгээд байна гэж ойлгож болох уу? Ер нь бол төрийн хийх ер нь гадны орнуудыг хараад ахтыг холимог системтэй байдаг юм байна лээ. Төрийн оролцоо хувийн оролцоо хоёрыг нийлүүлж өгдөг. Төр бол ер нь бол хүмүүсийг тийм баян тансаг одоо байлгах талаас нь хариуцах ёсгүй. Хүн бол хүний наад зах төр бол наад захын хэрэгээ тэр үнийг одоо ядуур болчихгүй л явах хэрэгтэй. Тэр талаас бол төрийн оролцоо байгаад байна. Нөгөө талаас нь бас арай нэг ахиу ер нь боломжийн бас нэг байдлаар тэтгэврт гарчмаар байгаа бол одоо буян сектор орж ирж байна. Юу талаасаа бол мэдээж төрийн сан бол мэдээж өнөөдөр болж байгаа юм би, бүтэж байгаа юм би, бүтггүй ч юм байгаа. Би бол энийг бол шүүмжлэх гэж орж ирээгүй. Гэхдээ бас нөгөө талаараа тэр хамтын тэтгэврийн тогтолцооч байна уу, нэрийн дансны тогтолцоо гэдээ бид нар бол яриад байдаг юм маань хувийн хвшилт бол аль хэдийн байгаад байгаа байхгүй. Тийм тэр бол угаасаа байгаа асуудал. Тэгэхээр одоо миний ойлгож байгаагаар бол нийгмийн хамгааллын яам дээр бол энэ одоо сүүлийн үед бас энэ хосолтмол тогтолцоог ер нь хэрэгжүүлэх талаар их судалгааны ажил хийгдэж байгаа юм байна лээ. Нэг бол явандаа бол хэрэгжүүлэх гэж болов уу гэж найдаж байна. Нөгөө талаараа хууль эрх зүйн орчин гэдэг дээр бол бид нэр их бөөрн хэлж ярьдаг хүмүүс. Хууль эрх зүйн орчин бүрдээгүй гэж ярьдаг. Тэгээд тэрийг бол тодорхой болгох хэрэгтэй болов. Хууль эрх зүйн миний үзгээс харахад арилжааны даатгалын хувьд бол Монгол улсад даатгалын хууль байдаг. Тэрэн дээр бол тэрийг одоо даатгалын салбарыг хариуцсан санхүүгийн зохицуулах хороо гэж одоо эрх зүйн субъект байна. Тэр бол даатгалын компаниудыг бол хариуцаад эрсдлийг нь бол хянаад явж байна.
Монгол банктай адил Монгол банкуудыг хянаж байгаатай адил тэр нь бол байна. Шаардлагатай дүрм журмуудыг нь бол гаргацсан байна. Тэр бол даатгуулагчдын эрх ашигыг бол бүрэн дүүрэн өнөөдрийн байдлаар бас хамгаалаад даатгалын компаниудад шаардлагыг нь тавиад явж байна. Тэр талаас бол хууль эрх зүйн орчин бол үргэлжлэн байна. Магадгүй энэ тэтгэврийн даатгалж байна уу, эрүүл мэндийн даатгалж байна уу, нийгэм болоод эдийн засгт хэрэгтэй энэ бүтээгдэхүүнүүдийг бүр цааш нь хөгжүүлэхэд магадгүй хөшүүрэх хэрэгтэй гэж байна. Засгийн газраас тэр шаардлагатай тэр хүмүүсийг дэмжих, оролцох, тэр сонирхлыг нь төрүүлэх тэр хуулийн одоо заалтууд нь ч юм уу магадгүй тэднээс нь байхгүй. Тэгвэл тэр талаас бол хууль эрх зүйн орчин бол байхгүй наа гэж хэлж болохоор тийм. За баярлалаа эрхэм үзэгчдээ. Өнөөдөр миний зочин National Life даатгал компани гүйцэтгэх захирал Монгол хүү байгаа. За амьдралын даатгал гэдэг юмны талаар үзэгч та бүхэнд би бас тодорхой хэмжээний мэдээлэл өгч байгаа. Тэгвэл амьдралын даатгалын хувь хэмжээр ямар хэмжээнд байх ёстой юм бэ гэдэг талаар хэд орны дараа ярилцъя. Хамт та бүхэндээ баярлалаа. Би Бадар Шинж жаргалмаа. Өнөөдөр National Life даатгал компани гүйцэтгэх захирал Монгол хүүтэй би ярилцж байгаа. Амьдралын даатгал өөрөөр хэлбэл би өнөөдрөөс одоо юу гэдэг чим дараагийн тийм ээ тэнгэрт очихлоо. Бүхэл амьдралаа даатгах бүрэн боломжтой байна. Тэр нь бас тодорхой хэмжээнд үр хөвгтд маань тийм ээ ачлалцаа өгөх юм боломжтой байна гэдэг мэдээлэл авч байна л да. Тэгэхээр энэ амьдралын даатгалын хувь хэмжээр ямар хэмжээр тогтоогддгийг. Өөрөөр хэлбэл би үнэлж барахгүй би би ямар ч эрсдэлд орж магадгүй. Тэгвэл энэ хувь хэмжээ хэрхэн ажиллагддаг вэ? Хувь хэмжээ гэхээр одоо би хэдээр даатгуулах вэ? За. Их ойлгомжтой юм шиг байна л да. Тэтгэвэр нь байна уу, амь нас нь байна уу, хуримтлал нь байна уу тийм ээ. Эргээд тэр бол хувь хүний зорилготой л холбоотой. Бид болохоор өнөөдөр өдрөөс өдрийг өнгөрөөж байгаа тийм амьтад бол биш шүү дээ тийм ээ. Бид нар бол тодорхой хэмжээний зорилготой амьдарч байгаа. Бид нар баг цагаар хэд наслахаа мэднэ. Энэ хооронд юу гүйцэлдэх вэ гэдэг нь бол тодорхой байдаг тийм ээ. Залуу хүмүүсийн хувьд бол одоо гэр бүлтэй болох хэрэгтэй байна. Дараа нь орон сууцтай болох хэрэгтэй байна. Орон сууцтай болсныгаа дараа үр хүүхдтэй болно. Үр хүүхдээ уулз соёл зургана. За дараагаар нь ач 30-тай болно. Ач 30-аа яах вэ? Ядгал нэг чихэр жимсийг аваад өгөх мөнгө төгрөгтэй болмоор байна. Энэ бол бидний амьдралын нийтлэг зорилго. Магадгүй зарим хүмүүс арай илүү юм зорж магадгүй тийм ээ. Тэр онцгой зорилго байж магадгүй. Тэгэхээр энэ бүх зорилгыг л тусгах хэрэгтэй. Тусгаад одоо энийг даатгал хэлбэрт оруулах ажил яригдж байна л да. Жишээлбэл одоо би хүүхдээ одоо нэг 20 сая төгрөгөөр сургая. 20 сая төгрөгөөр. Одоо 15 жилийн дараа 20 сая төгрөгөөр сурахад бол өнөөдрийн ханшаар 20 сая магадгүй 15 жилийн дараа 50 сая төгрөг бахан тий. Тэгэх юм бол энэ 50 сая төгрөгийг би цуглуулад явж байхад яг хав надад гарах эрсдлийг хамгаалах хэрэгтэй болох юм. Үнэлгээ гарч ирж байна тийм ээ одоо. Үнэлгээ гарч ирж байна. Магадгүй би одоо нэг залуу хүний хувьд байр орон сууцгүй байж болно. Би нэг 2 өрөө байртай болмоор 2 хүүхэдтэй байж болно. Эхнэртэйгээ дөрвөлэн амьдардаг. 2 өрөө орон сууц авахгүй явж байтал эргээд яг уу надад тохиолдох эрсдэл байж болно шүү дээ. Тэгэхээр тэрийг хаах хэмжээнд 2 өрөө орон сууцтайгаа холбогдоод амьдралынхаа процессыг одоо магадгүй 70 саяар өөр хамнасыг даатгах болно. Эсвэл би тэтгэврт гарч болно. Тэтгэврт гарахдаа би одоо өнөөдрийн миний амьдрал одоо орлогын байдал тий. Одоо орлогыг орлуулах орлого гэж байгаа юм л да. Тэгэхээр би өнөөдөр одоо нэг сая төгрөгийн орлоготой хүн байна л да. Магадгүй тэтгэврт гарахдаа баг цагаар тооцоолоод үзсэн чинь нэг сая 200 мянган төгрөг болох нэ нэмэгдээд. Тэгвэл сая 200 мянган төгрөгийг бол олон улсын зарчмаараа нэг 70% орлуулах орлого байх хэрэгтэй юм байна. Бас мэдээж орноос өөр байх л да. Ер нь бол нэг өнөөдрийнхөө байдлыг үргэлжлүүлэхэд надад нэг өнөөдрийн орлогын 70%. Тэгэхээр би тэтгэврт гарахдаа нэг баг цагаар сая 270% гэсэн нэг 840 мянган төгрөг тэтгэвртэй байвал өнөөдрийнхөө амьдралыг амжиргааг үргэлжлүүлээд явах болцоотой. Тэгэхээр тэрэн дээрээ бас үндслээд төлөвлөлтийг бас хийж болцоотой. Тэгэхээр би нэвтрүүлэг хэлж байхад хэлж байсан амьдралын даатгал бол өөрөө бас төлөвлөлтийн нэг томоохон процесс юм аа. Тэгэхээр энэ мэдгүй би өөрөө мэдлэггүй болохоор асууж иж магадгүй л дээ. Тэр энэ одоо даатгалын үр ашигыг тооцоолох тэр мэдлэг боловсрал юу манайхны хувьд ямар хэмжээтэй байдаг вэ? Хүнийг мэдлэггүй боловсралгүй гэж дуудаж болдгоо юм гэсэн. Мэдээж мэдлэг боловсрал байлгүй яхав. Хүн тэгэхээр яхав түрүүн ярьж байсан амьдралын зорилго бий, санхүүгийн зорилго бий. Тэр санхүүгийн зорилготой хүрэх арга замууд нь бас тодорхой байж магадгүй. Тэгэхээр тухайн зорилготой хүрэх арга замууд нь яг даатгал хэлбэрээр байна уу эсвэл тухайн зорилгот хүрэх одоо
зорилгоо биелүүлж авах явцад эрсдлүүдийн хүнд тооцоолсон байна уу гэдэг дээр л яригдах болов. Тэгэхээр магадгүй заримдаа бид нар ч хизээч нас барахгүй юм шиг амьдардаг тийм ээ. Хизээч өвдөж зовхгүй юм шиг явдаг шүү дээ. Тэгээд нөгөө нэг өнөөдрөөрөө л амьдраад байдаг нэг тийм алдаа дутагд бол бидний дунд бий. 2005 онд энэ National Life даатгалт компани байгуулагдсан гэсэн шүү дээ тийм ээ. Яг өнөөдрийн байдлаар энэ салбар дээрээ төрийн одоо байгууллагуудтай ер нь хэр хамтарч ажилладаг гэж хэлэх вэ? 2007 оноос байгуулагдсан. 2007 оноос хойш бол мэдээж санхүүгийн зохицуулах хорооны зүгээс одоо манайд бол хяналт тавьдаг байгууллагын зүгээс бол чадах чинийгээрээ дэмжиж энэ бол урт хугацааны даатгал гэдэг нь бол нийгмийн болоод эдийн засагт бол маш их ач холбогдолтой юм байна. Гадны улс орнуудад харахад бол энэ төрлийн даатгал илүү хөгжсөн байдаг юм байна. Монгол бол эсэргээрэл байгаад байна л да. Гэдэг өнцгөөсөө бол бас тусалж дэмжих бас талууд бол байлгүй яах вэ? Хадгалжил дөрвөн журам гарахад биднээс одоо санал зөвлөгөө авдаг. Бидний саналыг хүндэтгдэг, сонсдог тийм байлгүй яах вэ? Үйлчлэгээ талаас бас төрийн бол нэлээд олон байгууллагууд бас манай даатгалтай байдаг. Тэр бол бас одоо ажиллагчтай болоод бас энэ салбарыг дэмжиж байгаагийн нэг илрэл болов. Хувийн секторууд бас даатгалсан байна. Зүгээр сүүлийн 7 жилийн явцыг хараад байхад ер нь бол манай компани хувьд л үнэхээр сүүлийн 3 жилд их идэвхтэй үйл ажиллагаа явууллаа л да. Энэ хооронд бол ингээ хараад байхад гадны байгууллагууд их идэвхтэй хамрагдаж гадны хөрөнгө оруулалттай байгууллагууд. Тэр бол мөнгө төгрөх санхүүгийн болцоо сайтай гэхээсээ илүү тэгээд энэ амьдралын даатгал нь бол бас нэг энэ байгууллагын одоо хэрэгжүүлэхтэй ажиллагчдын арга гэрийг одоо хамгаалах бас нэг зайлшгүй байх ёстой хэрэгсэл гэдгийг бол аль хэдийн бидний ухуулахгүйгээр бас ойлголт сайтай байдагтай болов уу шүү дээ. Яг өнөөдрийн байдлаар танай компани одоо нэг хичнээн иргэдийг даатгалыг хийдэг бай. Өнөөдрийн байдлаар бол нэг 5-6 мянган даатгалагчтай болсон байна сүүлийн 7 жилийн хугацаанд. Энэ амьдралын даатгалд өөрөө эрсдлээс өөрийгөө хэрхэн яаж хамгаалах вэ? Тэр механизм нь юу ах вэ? Одоо танай компани өөрөө эрсдлээс яаж хамгаалагдах вэ? Амьдралын даатгалыг одоо мэдээж санхүүгийн талын асуулт байна л да. Мэдээж шалгуур үзүүлэлтүүд байна. Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулагч байгууллагын зүгээс гаргаж байгаа дөрвөн журмууд бол нэлээд одоо консерватив гэдэгтэй нэлээд эрсдлээс болж өгвөл зайлшгүй тийм арга замуудыг дөрвөн журмуудыг баталсан байдаг л да. Жишээлбэл одоо хөрөнгө оруулалттай холбоотой. Мэдээж энэ компани дээр иргэдийн мөнгийг төвлөрүүлээд сан гэдгийг байгуулж байгаа юм бол энэ сангийн хэн захин зарцуулж байна. Жишээлбэл компанитай холбогдох этгээд бол одоо альва ямарваа нэгэн байдлаар одоо тэр мөнгийг одоо өгч болохгүй байх ч энэ хоригдсон байх ч гэдэг. Энэ дээр бол санхүүгийн зохицуулах орноос бол хяналтуудыг тавиад ямар шиг байдлаар хөрөнгө оруулалт хийж байна гэдгийг хянаж байдаг байх ч гэдэг. Дээрээс нөгөө хөрөнгө оруулалтын хэрэгслүүд нь болохоор одоо маш эрсдлээс зайлсхийсэн хэрэгслүүд. Жишээлбэл одоо засгийн газрын бондор бол хамсгийг хийж бай. Энэ тал дээр нь бол илүү нээлттэй байж байгаа мөртлөө тэгээд одоо банкуд дээр байршуулах юм бол одоо их тараан байршуулах талын арга хэмжээнүүд авдаг ч юм уу. Тийм хөрхүүдүүд талын зохицуултууд бол маш сайн байдаг. Энэ гадаад улс орнуудад ер нь иргэдээс хоримтлал бүрдүүлэх тал дээр үнэхээр анхаардаг юм бол 100%. За та. Ер нь бол юу гэдэг нь вэхлээрээ даалангуй энэ амьдралын даатгал энэ хөрөнгө оруулалтын сангууд дээр энэ гадны засгийн газар одоо төрийн байгууллагууд их анхаарч ажилладаг нь бол илэрдэг л дээ. Хөвчлэн татврын тогтолцоогоор дэмжсэн байдаг. Дээрээс нь тодорхой хэмжээний давуу талуудыг олгодог ч юм хүмүүст. Жишээлбэл та одоо энэ чинь ингээ мөнгө хоримтлуулаа. Хоримтлуул. Тэгэх юм бол хоримтлуулсан мөнгөийг чинь татвараас чөлөөлж өгөө. Эргээ та энийг ирээд эрүүл мэндтэй эсвэл тэтгэвртэй өөрөө өөртөө зарцуул. Өөрөө өөрийнхөө сайн сайхны төлөө зарцуул. Тэгэхээр ирээдүйд та чиглүүлж энэ мөнгийг хадгалж байгаа бол, хоримтлуулж байгаа бол одоо дэмжиж өгдөг тийм механизмууд ер нь бол их хэлбэглээ байт юм билээ. За зур магадгүй ихэн нэгэн амьдрал тайртай гэдэг юм уу бас өөрийнхөө тооцоолыг нарийн хийдэг улсууд тийм ээ амьдралдаа зоригтой тийм асуудал бас энэ амьдралын энэ даатгал гэдэг юм ихэр гэдэг баг. Магадгүй танад өрсөлдөгч компани гэж байдаг уу? Өрсөлдөгч компани яг амьдралын даатгал чиглэлээр тийм ээ? Яг амьдралын даатгалын компани бол өнөөдөр Монгол улсад манайхаас алгалт байна л да. Өрсөлдөгч компани байлгүй яг уу. Хуримтлал гэж би сая ярьлаа. Мэдээж банкуд орж ирнэ. Эрсдэл амь насны даатгал ч юм уу эрсдлээс гэхээр ижил төстэй даатгалууд бас ердийн даатгал дээр ч гэсэн байдаг л да. Тэгэхээр одоогийн байдлаар бол яг өрсөлдөх амьдралын даатгалын компани гэж бол алга. Зүгээр та даатгал гэдэг тодорхойлох
товчхон тодорхойлохгүй та тэр ярилцлага өндөрлөж байна л да. Даатгал гэж яг юу нь юу юм? Тийм. Даатгал гэдэг маань үндсэндээ бол таны амьдралыг 50 тогтун альва санхүүгийн одоо эрсдэлгүйгээр амьдруулах л одоо санхүүгийн зорилготой хүрэхтэй боломжийг ч л хангаж байгаа нэг эрсдлээс хангаж байгаа нэг үйлчлэг юм да. За баярлалаа их мэдвэштэй. Өнөөдөр би National Life даатгал компани гүйцэтгэх захирал Монгол хүүтэй ярилцлаа. Амьдралын даатгал гэдэг юмыг бас тодорхой мэдүүлж та бүхэн бас сонирхоод үзээрэй гэж хэлэх байна. Үнэхээр бас нэг даатгалаар бүхэл одоо амьдралынхаа туршид бас тийм эрсдлээс хамгаалах энэ боломжийг энэхүү даатгал олгодог юм байна. Танд их баярлалаа таны ажлаар. За баярлалаа. За анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.